За энэ орд хэрэг компани үйл ажиллагаатай бид өдөрөө танилцъя. За энэ Сүнжин гараанд захирал Дүгрийн Эрдэнэтийн орд хэрэг компани байна. За энэ компанийн аяж үйлчлэлийн гэрээг одоо орчин үеийн нөхцөл байдлаар хэрхэн яаж хийж бодохоо түрүүн танилцуулсан. За энэ Сүнжин гараанд цочдуудын эзэн ерөнхий захирал Дүгрийн Эрдэнэтийн хувьд бол маш их юм хийсэн. Одоо энэ хаан уул дүүргийн 19 дэх хорлын үйлчлэгээний төв хөдөлж авсан байгаа. Тэгээд тэрний хойдолд одоо хараг бүжтийн гэр хийдэг одоо хүмүүстэй гэрээ байгуулж гэр хийлгсэн байгаа. Та нар бодоод үзтээ 20,000 гэргээд бодоход маш их гэрийн тоо гарч ирж байгаа. Тэгээд ойлгох хэрэгтэй. Ер нь 18 аймагт олон салбартай тийм компани байсан. За энэ Монгол Улсын засгийн газар Дүгрийн Эрдэнэтийн олон аж үйлчлэлийн олон компаниудыг дампууруулсан. Өөртөө хувьдаа авсан, ашигласан. Тавилга, мебель одолдооны төвийн компани захирал байгуулсан. Ерөнхий захирал Дүгрийн Эрдэнэтийн. За ийм одоо томоохон компаниудыг байгуулсан үйл явдал зөндөө байна. За сайн байцгаана уу, ингээд Перу улсаас